Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхэлж байна. Шинэ хичээл үзэхээс өмнө өнгөрсөн хичээлийн агуулга давчгаан давтъя. Бид өнгөрсөн хичээлээр 考虑另外手工你说没有不гэх мэт үг хэллэгийг сурсан. Эхний үг бол 考虑бодох, тунгаах гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 考虑问题асуудлыг эргэцүүлэх, 考虑意见саналыг бодож үзэх, 考虑批评шүүмжийг тунгаах гэх мэт өгүүлбэрт хэрхэн орсныг нь харвал 你应该认真考虑老师的批评，不能满不在乎. Чи багшийн шүүмжийг нухацтай бодож үзэх ёстой. Том жиргөө орхиж болохгүй. 你这件事该怎么处理，请你再考虑考虑. Энэ хэргийг яаж зохицуулах ёстойг чи сайтар тунгааж удаарай. Үүн үтсэн бас нэг үг бол 另外. Ондоо өөр гэсэн утгатай үг байсан ба мөн ийм утгатай 另 гэсэн үгтэй харьцуулсан. Энэ хоёр үг нь хос үгтэй ба дан үгтэй гэдгээс шалтгаалж хэрэглээ нь өөр өөр байсан шүү дээ. Тэгэхээр ижил үүргээр орсон өгүүлбэрээ эргэн санавал 你跟他说的不是一回事，他说的是另一件事。你跟他说的不是一回事，他说的是另外一件事. Чиний түнд хэлж байгаа чинь нэг асуудал биш ээ. Тэдний ярьж байгаа нь өөр нэг хэргийн тухай. Тэгэхээр хос үгтэй үгийн ард хос үгтэй үг орж холбоо үүсгдэг. Тиймээс дараагийн өгүүлбэрт дин орж болохгүй тухай бид мэдэж авсан. Жишээ нь 你们两个留下，另外的同学跟我走. 同学нь хос үгтэй үг учраас 另外орох ёстой гэдгийг мэдэж авсан. Түүнээс гадна 另外нь холбоо үгийн үүргээр орж исэн шүү дээ. Жишээ нь 除了中国学生，另外还有很多外国留学生参加了今天的活动. Хятад оюутнаас гадна маш олон гадаад оюутан өнөөдрийн арга хэмжээнд оролцсон. 除 另外 гэсэн хам бүтц нь энэ өгүүлбэрт холбогдож орсон байна. 没有不гэсэн сонирхолтой хэллэгийг бид мөн үзсэн. Өгүүлсэн хоёр үг нэг дор орсноор баттгсан утгыг илэрхийлдэг байсан. Жишээ нь 小王觉得什么都好吃，没有他不爱吃的. 小王юу ч амттай санагддаг. Түүнд дургүй зүйл гэж байхгүй гэх мэт. Өмнө хичээлээр үзсэн бас нэг үг бол 手工 гар урлал, гар арга гэсэн үг байсан. Жишээ нь 所有的活都得用手工做. Аль ажлыг гар аргаар хийх хэрэгтэй. Өмнө хичээлд сурсан сүүлийн үг бол 你说好呢гэсэн хэллэг ба хүнээс зөвлөгөө авахдаа хэрэглэдэг үг байсан. Жишээ нь 你说什么时候运动好呢? Хизээ хичээллүүл сайн болохыг хэлж өгөөч. 你说每天喝多少水合适呢? Өдөрт хичнээн ус уувал тохиромжтой хэлж өгөөч. Үзэгчдээ бид өмнөх хичээлийн агуулгаа давчгаан давтлаа. Ингээд шинэ хичээлээ үзцгээе. Бид өнөөдөр 基础 即时 空间 压力 发挥гэх мэт үг хэллэг болон 对 来说 即时 也гэсэн хам бүтцийг мэдэж авахна. Үзэгч та үнтэй сууц худалдаж аваад хотод амьдрах эсвэл өөрийн хэрэгцээнд таарсан сууц аваад хөдөө амьдрах хоёр аль нэгийг сонгох. Харилцан ярианд энэ тухай юу гэж гарахыг одоо бүгдээрээ сонирхцгаая. 你毕业以后想留在上海工作吗？ 我挺喜欢上海的，但是毕业后我不打算留在这儿。对我这样没有经济基础的年轻人来说，这的生活费太高了。我即使再找2份工作，也买不起我想要的东西。是吗？我听说上海的房子特别贵。是啊，即使不吃不喝，工作30-40年，也买不起一套房子。这样的生活太累了，还是在小城市好。上海虽然东西很贵，但是机会很多。对于年轻人来说，是一个自由的、有很大发展空间的地方。我觉得年轻时还是在大城市生活比较好。你说的也有道理，但是如果一个人压力太大的话，即使有才能，也很难发挥出来啊。也是。 Бид эхлээд харилцан ярианд гарсан шинэ үг хэллэгээ мэдэж аваад дараа нь харилцан яриагаа нэг үрчлэн орчуулъя. Эхний үг бол 基础 үндэс, суурь гэсэн утгатай үг. холбоо үгийн жишээг харвал 社会基础
нийгмийн үндэс,成功的基础, амжилтын үндэс, 变化的基础, өөрчлөлтийн үндэс, Windows 基礎知識, Windows-ийн үндсэн мэдлэг гэх мэт. Мөн 基礎研究, үндсэн судалгаа. Өгүүлбэрт орсныг нь ажиглавал 他的研究成果是他这本新书的基础. Түүний судалгааны үр дүн нь өөрийнх нь бичсэн энэ шинэ номонд суурилсан. Дараагийн үг бол空间, орон зай гэсэн утгатай үг байх нь. Холбоогийн жишээг харвал 生存空间, амьдрах орон зай, 广阔的空间, өргөн орон зай, 有盘空间, флашын хоосон зай гэх мэт. Өгүүлбэрт орсныг нь харвал 我们可以利用更多的空间. Бид улам их орон зайг ашиглаж болно. Тэгвэл манай харилцан ярианд 是一个自由的、有很大发展空间的地方。 эрхчлөө бүхий хөгжих орон зайтай газар гэж орсон байна. Бидний үзэх дараагийн үг бол яали. Дарамт, даралт гэсэн утгатай байх нь. Жишээ нь яали жи, даралтын хэрэгсэл, яали гуо, даралтын тоогоо, 学习压力, хичээлийн дарамт гэх мэт. Өгүүлбэрт орсныг нь харвал 他的健康在工作压力下垮了. Түүний эрүүл мэнд нь ажлын дарамтнаас болж муудсан. Бидний үзэх ёстой дараагийн үг бол фахой, дэлгэрүүлэх, бадруулах, нээлрүүлэх гэсэн утгатай. Жишээ нь холбоо үгийн жишээг харвал фахой жижигшин, идэвхэн нийл гарах, фахой зоён, үүрэг гүйцэтгэх, фахой чанзаошин, шинэлэг байдал нийл гарах. Өгүүлбэрт орсныг нь ажиглавал 我们要很好的发挥他的才能. Бид түүний авьяасыг сайтар илрүүлэх хэрэгтэй. Тэгвэл манай харилцан ярианд 如果一个人压力太大的话，即使有才能，也很难发挥出来啊。 хэрвээ хүн дарамт ихтэй байвал авьяас чадвартай байлаач товойн гарахад их хэцүү гэж орсон байна. Харин энэ өгүүлбэрт 即使也гэсэн бүтэц орсон байна. Энэ нь ямар ч нөхцөлд хувирч өөрчлөгдөхгүй гэсэн санааг илэрхийлдэг байна. Дахин нэг өгүүлбэрээс харвал 这么多工作，我即使今天晚上不睡觉也做不完. Ийм их ажлыг өнөө орой унтахгүй хийгээд ч дуусахгүй. Ингээд бидний үзэх ёстой дараагийн хэллэг бол 对来说гэсэн хам бүтэж байна. Энэ нь хувьд авч үзүүл гэсэн утгатай байгаа хам. Жишээ нь 对发展经济来说，交流是必须的. Эдийн засгийн хувьд харилцаа бол зайлшгүй зүйл. Тэгвэл одоо харилцан ярианд гарсан өгүүлбэр орчуулбал 对我这样没有经济基础的年轻人来说，这的生活费太高了。对于年轻人来说，是一个自由的、有很大发展空间的地方。 над шиг эдийн засгийн суурьгээ залуу хүний хувьд энтхийн амьдралын өртөг хэтэрхий өндөр. Залуу хүний хувьд эрхчлөө бүхий хөгжих орон зайтай газар гэж оржээ. Үзэгчдээ бид үзэх ёстой үг хэлгээ үзэж дуслаа. Одоо бичлэгээ дахин нэг харцгаая. 你毕业以后想留在上海工作吗？ 我挺喜欢上海的，但是毕业后我不打算留在这儿。对我这样没有经济基础的年轻人来说，这的生活费太高了。我即使再找2份工作，也买不起我想要的东西。是吗？我听说上海的房子特别贵。是啊，即使不吃不喝，工作30、40年，也买不起一套房子。这样的生活太累了，还是在小城市好。 上海虽然东西很贵，但是机会很多。对于年轻人来说，是一个自由的、有很大发展空间的地方。我觉得年轻时还是在大城市生活比较好。你说的也有道理，但是如果一个人压力太大的话，即使有才能，也很难发挥出来啊。也是。 Бичлэгийн өгүүлбэрээ хамтдаа орчуулъя. 你毕业以后想留在上海工作吗？ Чи төгссөнийхээ дараа Шанхайд үлдэж ажиллах уу? 我挺喜欢上海的，但是毕业后我不打算留在这儿。对我这样没有经济基础的年轻人来说，这的生活费太高了。我即使再找2份工作，也买不起我想要的东西。 Би Шанхайд туйлын дуртай. Гэхдээ төгсөөд энд үлдэх бодлого байгаа. Над шиг эдийн засгийн суурьгүй залуу хүний хувьд энтхийн амьдралын өртөг хэтэрхий өндөр.
Би хоёр ажил хийгээд ч өснөө авч чадахгүй.是吗？我听说上海的房子特别贵。 Тийм үү? Шанхайд байр тоймгүй үнэтэй гэж сонссон. 是啊，即使不吃不喝，工作30-40年，也买不起一套房子。这样的生活太累了，还是在小城市好。 Тийм ээ. Ууж идэлгүй 30-40 жил болсон ч нэг байр авч учрахгүй. 上海虽然东西很贵，但是机会很多。对于年轻人来说，是一个自由的、有很大发展空间的地方。我觉得年轻时还是在大城市生活比较好。 Шанхайд хэдийгээр юм үнэтэйч боломж их олон байдаг. Залуу хүний хувьд эрхчлөө бүхий хөгжих орон зайтай л газар. Миний бодлоор залуу наснда том хотод амьдарсан дээр 你说的也有道理，但是如果一个人压力太大的话，即使有才能，也很难发挥出来啊。 чиний хэлж байгаа ч зөв л дөө. Хэрэг хүн дарамттай байвал авьяас чадвартай байлаа ч товон гарахад их хэцүү. 也是。 Тийм шүү. Үзэгчдээ бид шинэ үг хэлгээ орчуулж мөн харилцан яриагаа орчуулж дуслаа. Харин одоо дасгал ажиллая. Та бүхэн бичлэгээ 2 удаа сонсоод орхигдсон үгийг нөхөөрэй. 这家公园真不错。吃完饭来走走，真舒服。是啊，周末的下午，我要么在家看看书，要么来这儿。对老人来说，公园还是个锻炼身体的好地方。没错，看那些孩子在草地上玩得多开心呀！和别的地方相比，还是在公园里更安全呀。草地上的狗也不少啊，对狗来说，公园也是个找朋友的好地方，对不对？哈哈，你真逗！这家公园真不错，吃完饭来走走，真舒服。是啊，周末的下午，我要么在家看看书，要么来这儿。对老人来说，公园还是个锻炼身体的好地方。没错，看那些孩子在草地上玩得多开心呀！和别的地方相比，还是在公园里更安全呀。草地上的狗也不少啊，对狗来说，公园也是个找朋友的好地方，对不对？哈哈，你真逗！ 하라다 할지에라가 내른 하래. 这家公园真不错。吃完饭来走走，真舒服. Энэ цэцэрлэгт хүрээлэн тунд ажгүй. Хоолоо идчихээд энэ дээр залхахад их таатай. 是啊，周末的下午，我要么在家看看书，要么来这儿。Тийм үү? 7 хоногийн эцсээр би эсвэл гэртээ эсвэл энд ирдэг. 对老人来说，公园还是个锻炼身体的好地方。 Настай хүний хувьд цэцэрлэгт хүрээлэн бол биеэ чирэгжүүлэх сайхан газар. 没错，看那些孩子在草地上玩得多开心呀！和别的地方相比，还是在公园里更安全呀。Зүйтэй. Тэдгээр хүүхдүүдийг хараад байхад өвсөн дээр тоглоод их хөөр баяртай байна. Бусад газартай харьцуулбал цэцэрлэгт хүрээлэнд амар амгалан байдаг. 草地上的狗也不少啊，对狗来说。 公园也是个找朋友的好地方，对不对？ Өвс ногоон дунд нохоо хэлбэг байх юм. Нохооны хувьд цэцэрлэгт хүрээлэн бол найз олох сайхан газар. Үгүй гэж юу? Хааха, ни жан дөө. Чи үнэхээр их тоглоомтой юм аа. Үзэгчтэй хараа одоо та бүхэн дараах зургийн дагуу өгүүлбэрийг гүйцээгээрэй. 对来说，这个太重了。 对刚来中国的外国人来说，北京的房租很高，即使是很小的房子，他每天都很高兴，即使有很多难事。Ингээд гүцэс өгүүлбэрээр харьцуулъя. 对小孩子来说，这个太重了。Хүүхдийн хувьд энэ нь маш хүнд.
对刚来中国的外国人来说，买到药很难事。北京的房租很高，即使是很小的房子也付不起。他每天都很高兴，即使有很多难事也常常笑。Тэр өдөр бүр баясгалантай байдаг. Хэцүү зүйл олон байвчиг ямагт инээж байдаг. Үзэгчдээ бид сая бичих болон сонсох дасгал ажиллаа. Харин одоо унших дасгал ажиллая. Та бүхэн харилцан яриаг уншаад зөв өгүүлбэрийг олоорой. 看我这身衣服怎么样？挺好的，很合适。你穿西装显得更精神了。不过什么？你为什么不打领带？搭配上一条领带就完美了。女的为什么建议系领带、戴手套、换双皮鞋、穿黑袜子？хариулт мэдээж нэг буюу зангаа зангидах гэсэн үг байсан. Харилцан яриагаар орчуулбал 看我这身衣服怎么样? Хардаа энэ өмсөн хувцас ямар байна? 挺好的，很合适。你穿西装显得更精神了。不过 туйлын сайхан байна. Их зогсон юм. Чи костюм өмсгөр их жавхатай болох юм. Гэхдээ 不过什么? Гэхдээ юу гэж? 你为什么不打领带？搭配上一条领带就完美了。Чи яа зангаа зүгөөгүй юм бэ? Зангаа гах хэвээр чухал болоод явчих гээд байна да. Сая бид харилцан яриагаа уншлаа. Одоо жижигхэн их уншиж дасгал ажиллая. 我们很重视语言沟通，其实在我们开口之前，身体就已经传递了很多信息。第一次见面的人对你的印象55%是来自你的外表和身体语言，38%来自你的说话方式，只有7%来自你所说的话。A. 春末是金。B. 语行应一致。C. 少说话，多做事。D. 身体语言能表达很多信息。答中的өгүүлбэрийг нь орчуулъя. Эхнийх нь 出没时间 чимээгүй байх нь алт. 语行应一致 үйл хөдлөл нэг байх. 少说话，多做事. Бага ярьж их хий. 身体语言能表达很多信息. Биеийн хэл олон мэдээллийг илэрхийлдэг. Та бүхэн зөв хариултыг нь олоорой. Хариулт нь мэдээж D буюу биеийн хэл олон мэдээллийг илэрхийлж болно гэсэн өгүүлбэр байх нэ. Ихээ орчуулбал 我们很重视语言沟通，其实在我们开口之前，身体就已经传递了很多信息。Бид харилцааны хэрэгслээ маш их анхаардагч үнэн дээр ам ангаахаас өмнө бие чинь хэдийнэ олон мэдээллийг дамжуулсан байдаг. 第一次见面的人对你的印象55%是来自你的外表和身体语言，38%来自你的说话方式，只有7%来自你所说的话。Анх удаа уулзаж байгаа хүн чиний тухай гадна байдал биеийн хэлнээс чинь 55%, ярианы хэлбэрээс чинь 38%, ярьж байгаа зүйлээс чинь зөвхөн 7%-ийг л мэдэж авдаг гин шүү. Та бүхнийг зөв орчуулсан бахаа гэж найдаж байна. Ингээд манай өнөөдрийн хичээл зүгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийнхээ хичээлээр 基础、及时、空间、压力、发挥、对来说、及时、也гэх мэт үг хэллэг болон хам бүтцийг мэдэж авлаа. Харин дараагийн хичээлээр 环保、算是、恐怕、记、
哟，无这样的гэх мэт үг хэллэгийг сурах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. 再见. Хятад хэл бол 21-р зууны залуучуудын зайлшгүй эзэмших ёстой чадваруудын нэг болсон байна. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр өрсөлдөх гарц бол Хятад улс. Харин Хятад